Өнөөдөр 2 сарын 12-ны өдөр. Энэ өдөр надад цаг хугацааны энгийн нэг хуудас шиг санагддаггүй юм. Одод хүртэл чимээгүйхэн бүх хийж хорвоог гэрэлтүүлсэн өдөр мэт санагддаг. Чамааг минь энэ дэлхийд мэндэлсэн мөчөд Тэнгэрээс нэгэн зөөлөн ноч бууж миний зүрх рүү хөтлөх үл үзэгдэх замыг тавьсан мэт. Саяхан л юм шиг адлаа. 18 жилийн өмнөх энэ өдөр бид хоёрын хувь заяа анхлан шивнэлдэж. Хоёр гол адил өөр урсгалаар явсан ч эцэстээ нэгэн далаад нийлэхээр заяагдсан мэт санагддаг. Сонин шүү. Энэ өдөрт хорвоо 3 та нэмсгэлсэн мэт. Нэгэнтээ чамааг үлгийдэн авч, нэгэнтээ ээжийг минь тосон авч. Бас энэ хорвоод намайг тосон авсан хүү нээжийн минь төрсөн өдөрч давхацдаг. Хайр, ам, ивэл гурав нэг цэгт огтлцсон мэт энэ өдөрт би зүгээр ч нэг дуртай биш. Зүрхэндээ нандинан хадгалж явдаг юм. 2 сарын 12-нд миний амьдралын шөнүүдийг гэрэлтүүлэх одод мэндэлсэн өдөр. Тийм ээ харт минь. Чамда мэндэлсэн өдрийн баярын мэнд хүргэе. Чи бол миний ертөнцийн хамгийн яруу аялагч. Намайг амьдруулдаг хамгийн дулаан гэрэл шүү. Hold His quiet mercy. Shadows resting where her name lives. I hold His quiet